Улсын хурлын сонгуулийн 35 дугаар тойрогт ардчилсан намаасаа нэр дэвшигч Догсмын Батцогт өнөөдөр Ховд аймгийн төвд ажиллаж байна. Тэрээр Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжтэй зэвсэг түвшний 123 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж ардчилсан намын эрх чиглүүдэд хийж хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөрт тусгагдсан бодлого зорилтын талаар мэдээлэл хэлсэн юм. Үүний дараагаар Баатар Хайрханбагт аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд ардчилсан намаасаа нэр дэвшигч Даш Цэрэнгийн Ням лавгийн хамтаар тус багийн зарим айл өрхөр орж санал бодлоо хуваалцлаа. Ирэх жилүүдэд үйлдвэржилтийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх нь хамгийн зөв бодлого хэмээн тус багийн иргэд үзэж байна. Энэ үйлдвэрлэлийг дэмжих гэдэг бол зөв бодлого. Тийм учраас иймэрхүү одоо бизнес эрхэлсэн хуваарай хийж байгаа улсууд хандж явбал бас их зөв талтай юм уу гэж бас хараад байгаа. Жижиг дунд үйлдвэрлэлийг бол дэмжинэ гэдэг ийм бодлого явж байгаа. Тэгэхээр сая энэ 4 жилд бол зам талбай одоо бүтээн байгуулалтын ажлаа нэлээд анхаарч ирсэн бол одоо илүү ажлын байрыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийг одоо том жижиг үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр бол мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн байна. Тэгэхээр ирэх 4 жилд бол дандаа ийм юм руу анхаарсан хөрөнгө оруулалтуудын тоо бол нэмэгдэнэ. Улсын хурлын сонгуулийн 35 дугаар тойрогт ардчилсан намаасаа нэр дэвшигч Догсмын Батцогт аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 2 дугаар тойрог буюу Баатар Хайрханбагт ардчилсан намаасаа нэр дэвшигч Даш Цэрэнгийн Ням лавгнаар өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа Сэродгон төмөр хийцийн үйлдвэрлэлтэй танилцлаа. Эднийх сүүлийн 20 гаруй жил гэр бүлэрээ бүх төрлийн төмөр хийцийн үйлдвэрлэл гагнуурын үйлчилгээг эрхэлж иржээ. Ховд Политехник коллежтэй хамтран ажиллаж гагнуурчны мэрэгжил эзэмшиж байгаа оюутнуудыг дадлгажуулж ажилладаг байна. Нэг багш дээр 20 гэдэг хүүхд гарч ирсэн. нэг багш дээр 20. Нэг багш дээр 20. Жилдээ 20 хүүхд сурч ирсэн гэсэн үг байхгүй. Нэг жилдээ. Яг зөвхөн гагнаар ангид. Дандаа эрэгтэй хүүхдүүд байна. Эрэгтэй хүүхдүүд энэ заяа хаяа нэг эмэгтэй хүүхд ирдэг болцоо одоо. Энэ мэтчлэн өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа олон иргэд бий. Гагцхүү үйлдвэржилтийг төрөөс дэмжиж өгүүлээд дээд сургалт төгссөн дипломтой ажилгүйчүүдийн тоо буурна гэдгийг хэлж байна. Тийм учраас ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан үйлдвэржилтийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх зорилт нь цаг үе олсон чухал санаачлага гэж тус багийн иргэд үзэж байна.